Дараагийн мэдээг танилцуулъя. Европ даяар тэтгэврийн насыг нэмэгдүүлэх бодлогыг баримталж байгаа юм байна. За Европын улс орнуудын хувьд дундаж наслалт нэмэгдэж байгаа. За үүнээс болоод бол тэтгэврт өнгөрүүлэх одоо хүний хугацаа бол нэмэгдэж байгаатай холбогдуулан тэтгэврийн насыг нэмэгдүүлэхийн бодлогыг баримталж байгаа юм байна. За олон улс орн бол тэтгэврийн насыг нэмэгдүүлж байна. За тухайлах юм бол Дани улс 2040 он гэхэд тэтгэврийн насыг 70 нас болохоор шийдвэр гаргасан. За энэ бол одоогийн байдлаар Европын холбооны улс орнууд дотор хамгийн өндөр одоо тэтгэврийн настай улсын тоонд орж байгаа. За мөн эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын мэдээлснээр Дани улс 2064 он гэхэд дахин бас тэтгэврийнхаа насыг нэмэгдүүлж 74 настад тэтгэврт гарах боломжийг иргэдтэй олгохоор ажиллаж байгаа юм байна. За 2022 оны байдлаар Европын эрэгтэйчүүдийн одоо тэтгэврийн нас нь 62-аас 67 нас байгаа бол эмэгтэйчүүдийн хувьд 60-аас 67 насны хооронд бол тэтгэврт гарч байгаа юм байна. Тэтгэврт гарах насаараа авч үзэх юм бол хамгийн одоо залуудаа тэтгэврт гардаг улс орнуудыг бас тооцож гаргасан байна. За тухайлах юм бол энэ судалгааг ихтэй Их Британи болон Европын чөлөөт худалдааны холбоонд нэгдсэн орнууд мөн Европын холбоонд элсгээр бэлдэж байгаа орнуудын дунд бол судалгаа явуулахад Турк улс бол хамгийн залуудаа тэтгэврт одоо гардаг орнуудын тоонд орж байгаа юм байна. За Турк улсын хувьд тэтгэврт гарахнаас эмэгтэйчүүдийн хувьд 49 настайдаа эрэгтэйчүүдийн хувьд 52 настайдаа тэтгэврт гардаг юм байна. За Европын холбооны хувьд бол авч үзэх юм бол дунджаар эрэгтэйчүүд 64.7 настайдаа тэтгэврт гардаг бол эмэгтэйчүүд 63.8 наснд тэтгэврт гардаг гэсэн ийм тооцоог гаргасан байна. За Скандинавын 3 улс болох Дани, Норвеги, Исландад эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэтгэврт гарах нас нь бол хамгийн өндөр буюу 67 байгаа юм байна. За Нидерландд 66.6, Их Британи, Ирландд 66, Германд 65.8, Португалд 65.6 гэсэн одоо энэ насандаа бол тэтгэврт гардаг нь 65-аас дээш одоо тэтгэврт гардаг орнуудын тоонд эдгээр улсыг оруулж байгаа юм байна. За мөн Австри, Польш, Үрмэн, Унгар, Хорват, Швейцар, Бельги, Итали, Испани, Кипр зэрэг орнуудад тэтгэврт гарах нас нь 65-аас дээш байдаг юм байна. За Европын орнууд дотор хамгийн өндөр одоо эдийн засгийн өсөлт сайтай 5 гол эдийн засгтай орнууд байдаг. За үүн дотор Франц улсын хувьд тэтгэврийн нас хамгийн залуу буюу 64.8 наснда тэтгэврт гардаг юм байна. За хэдийгээр 2024 онд бол тус улсын одоо насжилтын тайланд дурдсанаар Франц хүмүүсийн тэтгэврт гарах доод наснд хүрмэгц тэтгэврт гарах боломжтой байдлыг бас хангадаг юм байна. За 60 он хүртэл хугацаанд төрсэн хүмүүсийн хувьд 62 настайдаа 68 он хүртэл төрсэн хүмүүсийн хувьд 64 нас хүрч тэтгэврт гарах боломжийг Франц улсад олгодог юм байна. За Туркийг хасах юм бол Грек, Люксембург, Словен зэрэг улсууд нь Европын холбоон дотроо эрэгтэйчүүдийн тэтгэврт гарах нас хамгийн бага буюу 62 настайдаа тэтгэврт гардаг орнуудын тоонд орж байгаа юм байна. За эдгээр орнуудын хувьд эмэгтэйчүүд мөн 62 наснда тэтгэврт гардаг юм байна. Гэсэн хэдий ч эмэгтэйчүүдийн тэтгэврт гарах нас хамгийн бага нь Австри, Польш улсын хувьд 60 настайдаа эмэгтэйчүүд тэтгэврт гардаг юм байна. За Финландийн тэтгэврийн төвийн мэдгдснээр хэд хэдэн улс орнууд тэтгэврт гарах нас аль хэдийн шинжилсэн байгаа. За ойрын ирүүдүүд ч гэсэн энэ насыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. За Бельги бол тэтгэврийн насаа 2030 он гэхэд 67, Дани 2035 он гэхэд 69, Их Британи 2046 онд 68 болгож нэмэгдүүлэхээр болсон юм байна. За тэтгэврийн хэмжээг одоо авч үзэх юм бол тухайн одоо хүний карьерийн хожуу үед олж байсан орлогын 60 орчим хувьтай нь бол тэтгэврийн тэнцдэг юм байна. За гэвч бол зарим орнууд бол энэ хэмжээ 50%-аас доош буурч байгаа. Энэ нь бол тэтгэврийн авагчдын амжиргааны зохистой түвшинд одоо байлгахад нь томоохон хүндрэл учруулж байгаа гэдгийг Европын орнуудын засгийн газрын зүгээс мэдэгдэж байна.